За сайн байцгаана уу. Бид нар өмнөх бичлэгээрээ сүү хувьцаат компани дээр одоо дараачийн жилүүдийг нь төсөөлөөд за тэгээд түн борлого балансын тайланг нь ашиглаж тэгээд түн дээрээс нь ер нь энэ сүү хувьцаат компани нийт үнэлгээ нь хэд юм бэ? Нэг ч хувьцаа нь яг хэдэн төгрөг юм бэ гэдгийг одоо тооцоолсон. Одоо тухайныг аргачлалаар гэсэн үг. За тэгээд яг одоо өмнөх бичлэг дээр нэг алдаа нэг зүйлийг орхигдуулаад яг үнэлсэн байсан. Тэрийг засварлаад хэлэхэд бид нар болонгууд тухайн 2024, 25, 26 гээд 3 жилийнхаа таамаглачаад за тэнгуүтлээ 26 оноос цаашаа одоо тий хязгааргүй одоо хугацаанд яг сүү цаг компани яг нийтдээ хичнээн одоо төгрөгийн тийм мөнгө урсгал орж ирэх үү гэдгийг одоо тухайн томьёогоор олсон байсан. Тэгээ энэ дэр нэг орхигдуулсан байсан зүйл нь бид нэр яг тэр цаашдаа орж ирэх гээд байгаа тэр мөнгө өрсөлдөлийг тооцоолчоод тэрийг бас дахиад яг хоригдуулж өнөөдрийнхөө төвшөнд одоо өнөөдрийн байдлаар илэрхийлэх ёстой байсан гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу гарч иж байгаа бид нэр 3 дахь жилээс хоошоо 3 дахь жил дээр үндэслэн одоо таамаглалцсан байгаа болохоор яг 3 дахь жилээс нь өнөөдөр тэр авчирна гэсэн үг. Тэгэхээр тухайн бидний тэр цаашдаа орж ирэх хязгааргүй гэдэг байгаа энэ мөнгө урсгалаа хуваадаг нь нэг дээр нэмэх нь 10% буюу 1.1. За тэгээ нэг 3 дахь жилээс нь өнөөдөр л авчирж байгаа болохоор 3 зэрэгт твшүүлсэн дөнгөөр хувааж өгнө гэсэн үг. За тэгэхээр яг ингээд цаашдаа одоо бодит орж ирэх мөнгө урсгал бол 301 тэрбум төгрөг болоод ирж байгаа. Тэгэхээр одоо энэ дөнгө бол нэмнэ гэж ойлгож байна. Тэгэхээр биднийх дээр бол энэ 3 жилийн мөнгө урсгал дээр нэмдэг нь яг зүгээр л яг хоригдуулж одоо буцаагаад өнөөдөр дээр авчираагүй дүнгээ нэмсэн байсан бол энэ дүнгээ хасаад энийг нэмж өгнө гэж юу н ойлгож байна. Ингээ харахаар 367 тий одоо 1000-аар үрждэг нь эдэн тоонууд ч бүгдээ нөө 1000-аар илэрхийлэгдсэн байсан болохоор одоо яг ингээ тайлбарлах 1000 дээр нь тавьж өгч байгаа. За тэгээд тухайн тоогоо нийт одоо хувьцааны тооштой хуваагаад өгөхөөр нэгжийнх нь хувьцаа нь 1070 төгрөг болчихж байгаа гэсэн үг. За тэгэхээр яг одоо сүү хувьцаат компанийх бол 432 төгрөг байгаа юм байна. За тэгээд энэ санаа нь бол 1072 болж өснөө л гэсэн санаа авчиж байгаа. За бидний өмнөх бичлэгтэр бол 412-тэй байсан. Тэгэхээр өнөөдөр бол ингээд 432 болсон байна гэдэг чинь ингээд 19 төгрөгөөр бол өссөн байна. Тэ нийтдээ 4.7%-аар ингээд ер нь өссөн явж байна. Тэгэхээр энэ цаашдаа бол өссөөр л байна. Гол нь өсөөд хэд хүртэл ерөнхийдөө ингээд өсөж үнцийн хэд дээр ингэж очих гээд байна. Тэгэхээр 1070. Тийм учраас ингээд хувьцааг худалдаж авах болно гэдэг дүгнэлтийг хийчихэж байгаамаа. За өнөөдрийнхөө бичлэгээр болонгууд тухайн аргаас өөр бас тийм ногдол ашигын арга гэдэг нэг тийм арга байдаг. Ногдол ашиг хоригдуулалт. Өөрөөр хэлбэл бид нэр энэ дээр орлогын тайлан баланс гэдэг байгаа нь яг ямар арга ашиглаад байсан бэ гэхлээр яг мөнгө урсгалыг нь хоригдуулад үнэлгээе гэсэн аргыг ашиглаж исэн бол өнөөдрийнхөө бичлэгээр бид ногдол ашиг дээр нь үзлээд тэгээ илүү тийм бас нарийн өөр бас одоо энэ хоригдуулалтын төвшин гээд бид нэр өмнө 10% гэж ашиглаад одоо банкнд хадгалах байсан тухайн хүүгээрээ ингээд буцаагаад өнөөдөр авчирчаа гэх мэт зүгээр л явсан бол өнөөдрийнхөө бичлэгээр илүү тийм нарийн детальч одоо энэ хоригдуулалтын хөв гэдгийг өөрөөр хэлбэл бас яаж ойлгож болох вэ? Яаж гаргаж ирд юм бэ гэсэн зүйлийг тайлбарлахаар бэлтгэлээ. За хамгийн түрүүнд ямар ч гэсэн хоригдуулсан ногдол ашигын үнэлгээ гэж яг юу хэлээд байна гэдгийг тайлбарлахын тулд нэг юм жижиг слайд бэлтгэсэн. За тэгээд ногдол ашигыг бол одоо тухайн арга дээр бол яг одоо тухайн компани өөрөө ашигтай ажиллаад байх юм бол ногдол ашиг хэмжээ өснө. За тэгээд ерөөхдөө тийм учраас ногдол ашигаар нь тухайн компанийг тайлбарлажээ. Шууд ашигтай ингээ хамааруулад илэрхийлжээ гэсэн санааг өгж байгаа. Тэгээд бас ногдол ашиг гэдэг нь яг тухайн хувьцааг одоо яг авахыг хүсдэг ч юм уу авцсан байгаа хүмүүст яг зориулагдаж гардаг тийм мөнгөнд дүн болохоор илүү их одоо тухайн хувьцааны үнийг тодорхойлох хүчин зүйл болдог гэдэгт одоо итгэдэг гэсэн үг. За юуны өмнө энэ Джон Бур Уильямс гэдэг нэг хүн байгаа. За энэ бол ингээ Америкийн эдийн засагч тийм анхны ер нь энэ бидний ашигладаг энэ хоригдуулах гэх юм уу. Одоо яг өнөөгийн үндсэнийг нь илэрхийлэх
тухайн томьёог одоо ингэж тэр номон дээрээ бичиж ингэж анх гаргасан байдаг. Одоо энэ томьёог ингээ харах юм бол яг бидний яг нөгөө нэг өмнөх сая юун дээр ашигласан CF1, CF2 гэдэг одоо эхний жилдээ одоо энэ 2024 ч гэж болно. 2025 гэх мэтчлэн ингээ тухайн жил болгоных нь биднэрт байгаа ирээдүйд ингээ орж ирэх тэр жил болгоныхоо мөнгө орслыг нь хуваадаг нь нэг дээр нэмэх нь R буюу тэр буцаагаад өнөөдөрт авчрах тэр хүүгээрээ хувааж өгөөд за тэгээд ингээ нийтдээ яг өнөөдрийн чинь ингээ үнц нь ингээд гарч ирдээ гэсэн томьёог бол ингээд анх энэ хүн бичсэн байдаг байна. За тэгээд ер нь ингээд яагаад ногдлаа шиг ингээ яагаад хувьцааг нийтрүүн ингээд яаж тогтохыг ингээ илэрхийлж чадаад байна тэрэнд итгэх болвоо гэх юм бол одоо мэдээж сайн эсэнчлэн хөрөнгө оруулалт хийж байгаа тэр хувьцааг авч байгаа хүмүүст шууд ингээд өгдөг мөнгө өгөөж болно. Өшөө бас одоо за тэр санхүүгийн эрүүл мэндийн хэмжүүр гэж энэ хэрэг ногдол шиг хөгжих юм бол тухайн байгууллага ашигтай байна гэдгийг харуулна. Мөн хувьцаа эзэмшигчдийнхаа итгэлийг нэмэгдүүлдэг те өгж байх юм бол энэ хувьцаа бол сайн байна гэсэн итгэл нэмэгдэнэ. За өшөө бас энэ Гордон гэж нэг хүн байгаа. Энэ Гордны өсөлтийн загвар гэдэг нь бол бас бидний мөн адилхан ашигласан одоо тий яг тэр тухайн хугацаанаас хэрвээ цааш дээр нь тогтмол ийм хуваар ингээл явна гэдэгт итгээд одоо 2026 оноос цаашдаа хязгааргүй хугацаанд нийтдээ нэг ийм мөнгө орсгол авчирна гэсэн одоо яг санааг гаргасан тий бидний ашигласан тухайн зүйлийг одоо яг тэр томьёог бол гаргасан тийм Америкийн бас нэг эдийн засагч байгаа. Тэрний одоо томьёо байна. D1 гэдэг нь одоо яг цаашдаа ирээдүй. D0 гэвэл өнөөдөр болчихж байгаа. За тэгэхээр яг цаашдаа тэр ирээдүйн тэр мөнгө урсгалтай тэр ногдол ашигч юм уу тэрийг хуваадаг нь бидний нөгөө R-аас хасдаг нь яг G гэдэг яг өмнө бичлэг дээр ашигласан зүйл байна. Тэгэхээр одоо ер нь энэ тухайн за ингээд энэ хоёр арга гэж яриад байгаа. Гэхдээ энэ хоёр аргын яг ганц ялгаа нь юун дээр гарч ирж байна вэ гэхлээр ерөөсөө л энэ тухайн хүртүрдээр байгаа тоо гэсэн. Одоо энэ нэг бол энэ D гэдгийнх нь оронд CF буюу cash flow 1 гэх юм бол бид нэр орлогын тайлна баланс зэргийг ашиглаад тухайн тоонуудыг нь хуваагаад хоригдуулаад өнөөдөр аваад ирж байгаа. Хэрвээ D гэх юм бол ногдол ашигуудыг нь л ашиглаж чинь гэсэн. Тэгэхээр зөв энэ ийм хоёр зүйлийн алийг ашиглах уу гэдгээсээ тухайн үнэлгээчнийх нь өөрийнх нь одоо шийдвэр болчихж байгаа гэсэн. За тэгээд яг бодит хэрэглээ гэх юм бол одоо ирээдүйд бий болох те одоо зүйлээр нь ашиглаж байна. За тэгээд за тэгээд DCF ерөөхдөө эндээс энэ слайдыг ер нь ингээд дүгнээд хэлэх юм бол хэрвээ Гордны дээр за ер нь ногдол ашиг дээр нь үндэслээд одоо үнэлгээ хийя гэх юм бол одоо ягаад заавал одоо энэ аргыг сонгох вэ гэхлээр одоо тухайн компани хэрвээ жил болгон ногдол ашиг ингээд тогтмол олгодог. Тэгтээ ингээд олгож байгаа дүүн нь бас тийм амар хэлбэлцээд байхгүй. Ерөнхийдөө тогтмол олгодог компани байвал ногдол ашиг хэрэглэх нь зөв. Харин ногдол ашиг нэг заримдаа олгоод эсвэл ер нь олохгүй ч гэж магадгүй те олгодгүй ч юм уу. Зөвхөн ингээл одоо юу гэдэг ашиг олол байж идэг. Тэрвээ team компани байвал шууд одоо баланс орлогын талыг нь ашиглах нь зөв гэсэн. Тэгэхээр би одоо сүү хувьцаат компани дээр одоо өнөөдрийнхөө бичлэгээр ногдол ашиг дээр нь үнэлж шинжилгээ хийж байгаа шалтгаан нь бол сүү хувьцаат компани нь аль алийг ер нь үнэлж болох гэж ер нь бол үзээд өнөөдрийнхөө бичлэгээр яг ашиглаж байгаа гэсэн үг ээ. За тэгээд энэ дээр гарч ийн хэрвээ ирээдүйн мөнгөнгүүлээг өрчлөн таамаглаж чадахгүй байвал одоо энэ арга бол ер нь ингээд энэ үнэлгээний аргууд бол мэдээж үнэн зөв болохгүй. За тэгээд бас ногдол ашигын өсөлтөнд тогтмол биш те байнга хэлбэлцэж идэг бол бас хэцүү. За тэгээд ер нь Монголд бол тухайн аргуудыг бол ер нь их хөвчлээ одоо те яг ирээдүйн одоо орлогууд нь юм тодорхой болцсон. Одоо юу гэх юм тийм төслүүд гэсэн хэдэн жилээр байдаг ч юм уу. Жишээлбэл уул уурхаан манай оюу толгой дээр бол энэ арга бол 100% хэрэгжиж болно гэсэн бүх зүйл нь тодорхой байгаа. Тэгэхээр иймэрхүү яг бизнесийн байгууллагуудад бол илүү ойлгомжтой байдаг. Тэгэхээс бол бас яг энгийн зүгээр бусад төрлийн бизнесээр яг ирээдүйд яг яах нь мэддэхгүй те тэр зүйлийг бас таамаглана гэдэг бол бэрхшээлтэй байдаг. За
За ямар ч л байсан ингээд та хэдийг яг ямар үнэлгээ хийх гээд байна гэдгийг ойлгосон байх гэж найдаж байна. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр ноогдол ашиг дээр нь үндэслэж хийнэ гэснээр тэгэхээр тавтаад хэлчихье. За тэгэхээр одоо бид нэр бид нар болонгот за ингээд хөрөнгийн биржийн сайт дээр нь ингээд ороод ирлээ. За одоо эндээс яг яаж датагаа авдаг вэ гэхээр одоо бид нар ноогдол ашиг болон тухайн хувьцааных нь бас мэдээлэл дээр үндэслээд цаашдаа явах үед энэ одоо таамаглах чаа гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү мэдээлэлэр гэсэн үг. Тэгэхээр одоо бид нарт бол баланс орлогын тайлан хэрэггүй гэсэн үг. За нэг хадгалж авахдаа Sevas хийгээд за энэ бол Excel гэсэн юу формат нь явж байгаа. За ингээ Excel-ээр датад авлаа. Энд дээр бол хувьцааны бүх одоо мэдээлэл байгаа гэсэн үг. За өшөө бид нарт хэрэг болох зүйл нь за энэ топ 20 индекс гэдэг байгаа. За энэний мэдээлэл хэрэгтэй болно бид нарт бас. За ингээд датад авчих. За энэ топ 20 индекс гэдэг нь болонгууд ер нь Монгол улсаа хамгийн тийм одоо тийм чанартай идэвхтэй байгаад байгаа юм 20 шиг компани одоо хувьцааны үеийн одоо ингээд дундчилсан тийм багц л гэсэн үг. Багц одоо юм дүн явж идэг гэсэн үг. Тэгэхээр одоо нийтдээ ингээд дунджаар бол энэ тухайн 20 компани хувьцаа 50,000 төгрөгийн одоо тийм үнцэнтэй явж байна. Үнэтэй явж байна гэдгийг харуулж байгаа. За тэгэхээр сүү хувьцат компани бол энэ дотор багцсан байдаг болохоор одоо би хамааруулж авч үзэж байгаа болохоор ингээд ашиглаж байгаа. За тэгээ одоо бидний одоо датануудаа янзлах хэрэгтэй. За. За ингээд 7 оноос хойш бүх сувцад компани ингээд өдөр тутмынх нь ингээд үн ханшин ингээд хажууд харагдаж байна. Биднэрт нь volume гэдэг нь л хэрэггүй энэ тоош өрхүүдийг хэлж байгаа. Биднэрт яг үнүүд нь хэрэгтэй, value буюу үн одоо тэгээ хэдэн төгрөг байгаа юм бэ гэдэг үнийг. За энд болонгод топ 20-ын үн харагдаж байна. За одоо болонгууд бид нэр за би энийг шууд ингээд одоо энэ шийтээ амжаарт. За өөрсдийнх нь ашиглаж байгаа Excel руу ингээд оруулаад өгч. За ингээд ороод ирж байгаа. За одоо би энэ дээр зэрэгцүүлэх хэрэгтэй байгаа да. Өөрөөр хэлбэл сүү хувьцат компани үнийг яг топ 20 индексийн үнэтэй яг зэрэгцүүлж хармаар байгаа гэсэн үг. За энэ дээр ингээд сүү price гэж тий. За одоо энэ дээр нэг яг нэг хэрэглэх том юу байгаа нь lookup гэдэг томыг ашиглаж гэж бодлоо. За lookup гэдэг томыг ашиглаж за энэ яг яадаг аргыг одоо хэлж өгөхөд бол за бид нэр одоо ингээд яг энэ 2012 оны тэ ингээд 1 сарын 2-ны энэ хувьцааны үнэн дээр ингээд одоо гараад ирсэн ба шүү дээ. Тэгвэл яг одоо бид нэр бас 2012 оны 1 сарын 2-нд сүү хувьцат компани хувьцааны үнэ хэд байгаа юм бэ? Яг тэр тоог энэ дээр аваачаа гэсэн санаа явж байгаа гэсэн. За энийг хайхын тулд эхлээд lookup value би яг юу хайх юм бэ? Тэгэхээр 2012-ны 1 сарын 2-ны одоо өдрийг бол хайна тийм үү. За таслаа авахаар дараа нь бид нар юу хэрэгтэй вэ гэхээр ямар одоо зай хэмжээнээс хайх гээд байна гэдгийг оруулж өгнө. За тэгэхээр тухайн энэ дотроос хайна гэдгийг одоо ингээд илэрхийлээд өглөө. За дараа нь call index num буюу бид нар дараа нь юу оруулж өгөх ёстой вэ гэхээр яг энэ ихний энэ баг нь хоёр дахь баг нь гэдэг. Тэгвэл яг хэд дэх багныхын тоог гаргаж ирэх юм бэ гэдгийг хэлнэ гэсэн. Тэгэхээр бид нэр хоёр дахь буюу энэ хоёр дахь
баган дээр яг бидний үнэн байгаа болохоор хоёр дахь мэдээллийг олж өгөө гэж оруулж гэж байгаа. Дараа нь хэрвээ одоо дараа нь false эсвэл true гэж бичих хэрэгтэй болдог. Хэрвээ false гэх юм бол яг л хэд байгаа нь тэр тоог гаргаж өгнө. True гэж бичих юм бол тоймолдог ч юм уу. Тиймэрхүү байдлын тоог гаргаж өгдөг. Тэгэхээр ингээд false гэж бичээд өгчөж байгаа. За өөр одоо энэ томьёон дээр бас нэг хийх ёстой зүйл нь бид нэр за яг энд байгаа энийг ингэж цоожиж өгөх хэрэгтэй. Доошоо ингээ хэлбэлзээд байж болохгүй гэсэн үг л дээ санаа нь бол бидний нэг хайж байгаа одоо хэсэг маань гэх юм уу. За энэ дээр юу алдаатай гарав. Зэ. Би одоо цаашаа мартсан байна. За ингээд. За. За одоо ингээ хайлтаа ингээ өгчөж байгаа. Одоо тэгэхээр эндээс жишээлбэл энэ 1 сарын 6-ныхыг хайсан байна. Тэ? Энэ дээр болонгууд 1 сарын 10-ныхыг ингээ хайсан байна. Гих мэтчлээ. За тэнгууд одоо зарим нэг дээр NA-гээ гараад ирж байгаа нь болонгууд яг тухайн өдрийн суу хувьцаат компани аж байхгүй байна гэж ойлгож байна. Байхгүй бол болцсон байна гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо энэ дээр сүү хувьцаат компани price байгаа шүү дээ. Price та. За. За одоо би энэ дээр тэгэхээр одоо цэвэрлэе датагаа. За ингэж аваад. За нэ буюу нь олдохгүй байгаа. Хувьцааны дүнгууд байгаа тий. Эдрийг ингээд ерөөсөө устгаад өгчдөө бид нар хэрэглэхгүй гэсэн. За ингээд одоо цэвэрлэгдсэн дата ингээд үлдчихэж байгаа. За би энэ одоо фильтр бид нарт хэрэггүй. За одоо бидний хийх гээд байгаа зүйл нэг гапн загмар. За ингээд бид нэр сая 2 датагаа ингээд цэвэрлжлээ. Одоо яраа хоригдуулалтын хувь хэмжээ буюу тэр одоо ноогдлашгийг одоо яг өнөөдрийн түвшинд аваачаад одоо яг ямар хувь хэмжээгээр ямар өртгөөр одоо тооцоолох вэ гэдгээ илүү тийм нарийн деталь юугаар тооцох хэрэгтэй. За тэгэхдээ бид нар бол капон гэдэг энэ загварыг ашиглана. Энэ загвар нь бол эхлээд risk free rate буюу ямар ч одоо тийм эрсдэлгүй хүүгийн хэмжээг ашигладаг. Энэ нь бол жишээ болгож авахд бол бид нэр ихэвчлэн засгийн газрын одоо өгнөц цаасуудыг ашигладаг. Бид нар яагаад вэ гэхээр засгийн газрын эзэж дампуурахгүй бид нарт өгнөөсөө өгөөжөө өгнө л гэсэн утгаар одоо яг энэ өртөө ихлээр нэмэгддэг гэсэн үг. За тэгээд өшөө томьёоноос харахад бета гэж байгаа нь бетагийнх нь юу илэрхийлдэг вэ гэхээр бидний одоо яг энэ топ 20 индекс гэдэг байгаа энэ market return яг ингэж одоо өсөх ч юм уу буурахт нь яг түүнийгээ дагаад одоо сүү хувьцаат компани яг яаж одоо хамаардаг вэ? Одоо дагаж өсөж гин үү? Эсвэл буурж гин үү? Өсөж буурахтай хэдээр хэлбэлцэж тэ дагаж одоо өсөж буурдаг юм бэ гэдгийг илэрхийлж өгдөг гэсэн. За тэгээд үүнийгээ үрждэг нь энэ эрсдлийн урамшуул гэдэг энэ утга байгаа. Энэ утга нь бол юу илэрхийлж байгаа нэхэр зах зээлийн энэ өгөөж буюу топ 20-оос нөгөө засгийн газрынхаа үн цасыг хасчих гэж байгаа. Энэ тэгэхээр бид нар ямар ч талаас нь засгийн газрын үн цастай үйл хэмжээний өгөөж бол угаасаа олно эрсдэлгүй. Тэгэхдээ түүнээсээ бас давж одоо яг ямар хэмжээний өгөөж олж ин те яг тухайн тэр өгөөжийн хувийг энэ хоёрын зөрүү бол бидрийг давж одоо урамшуул гэж нэрлэдэг байгаа те одоо яг жинхэнэ утгаараа ашиг мэт тухайн одоо өгөөжийг бетагаар үржиж одоо олдгоо л гэсэн үг. За ийм болохоор за эндээс нэг юм мэдээлэл оллоо. Энэ Монгол улсын одоо засгийн газрын одоо гаргаж ирсэн бондууд юм байна. Тэгэхээр хамгийн сүүлд нь 23 оны 1 сар гаргасан 865% байгаа болохоор энэ хувийг бол ашиглая гэж бодлоо.
За одоо бүгд энэ номыг тооцоолохоор энэ дээр эхлээд өгөөжүүд олно гэсэн үг. За ингээд одоо энэ бол яг 1 сарын 4-өөс 1 сарын 5 руу шилжиж яг хэдэн хувиар өссөн бэ гэх мэт өгөөж нь гэсэн үг. За одоо сүү хувьцаат компанийнхаа бол за одоо ямар ч байсан ингээд өсөлтүүд ингээ олчж байгаа гэсэн үг л дээ бүх. За гэхдээ энэс илүү нарийн одлогын тулд бид логарифм буюу одоо яг хөвчлсөн өгөөжийг олохыг хүслээ. Тэгэхээр тхийн тулд бас ингэж яг одоо бид нэр энийг ингээ ашиглаж болно шүү бас ашиглаж болох зүйл нь логарифм асаа төсөлтийг нь бас ашиглаж болдог гэсэн үг. Тхийн тулд ln гэсэн томыг ашиглана. Ингээ сүүлийн өдрийнх нь өгөөжийг хуваадаг нь өмнөх өдрийнх нь өгөөж гэсэн үг шүү дээ. Сүүлийн өдрийг хуваадаг нь өмнөх өдөр. За энийг шууд ингээд татчихъя. Онцлохоор гэсэн үг. За энэ бол ингээд зүгээр арифметик те хуваасан өгөөж бол энэ логарифмтай өгөөж байгаа. За одоо бид нарт бета гэдэг зүйлийг олох хэрэгтэй гэсэн. Өшөө RF буюу засгийн газрын үнэт цаасны өгөөж хийдэг. Тэгээд бас зах зээлийн өгөөж тийм үү? R market, rate market гэсэн. За ингэснээрээ бидний нөгөө equity яг тэ өөрсдийн маань сүү хувьцаат компани өгөөж хийх юм бэ гэдгийг олно гэсэн үг. За одоо ингээ гаргаад ирчихэж байгаа бетагаар яаж олох вэ гэхлээр Excel дээр slope гэдэг томыг авдаг. За slope буюу одоо y гэж байгаа. За y-г оруулж өгөхийн тулд ихтэй бид нар яг юу гэхлээр тайлбарлах гэдэг байгаа лээ. Also юу гэхлээр хамаарах гэдэг байгаа лээ гэдэг олно. Тэгэхээр тэр нь бол бидний хувьд сүү хувьцаат компани өгөөжүүд гэсэн үг. За ингээ бүх сүү хувьцаат компани өгөөж бид нарт ямар ч хийсэн одоо олох хэрэгтэй байгаа гэсэн үг л дээ. За тэрний дараа одоо бид нэр харин сүү хувьцаат компани яг юунаас хамаарат байгаа юм те. Одоо юунаас хамаарч авч үзэх гээд байгаа юм буюу X хувьсгч дээрээ топ 20-ийнхаа өгөөжөө тавьж өгөх хэрэгтэй байдаг. За ингээ харахаар бета нь 0.35 гэдээ гараад ирж байна. За одоо R засгийн газрынх ч болонгууд биднэрт 865% гэж гарч ирсэн тийм үү? Одоо энэ бидний интернет дээр байсан мэдээлэлээр бол энэ купоны хувь хэмжээг бол шууд авчиж байгаа. За харин зах зээлийнх нь одоо өгөөж жиг болонгод за би шууд арифметик юугаар дундчийг нь зүгээр авчий гэж бодлоо. Яг бид нар бас өөр геометри өгөөж ч юм уу илүү тийм нарийн цаалж бас тооцож болдог. Гэхдээ зүгээр энэ удаад бол инженер бас энэ бичлэгийг бас тэрхээ урт болгомооргүй байгаа болохоор зүгээр арифметик өгөөжөөр нь илэрхийлж гэж бодлоо. За ингээр зах зээлийн өгөөж бол нийтдээ ингээд 0.4 юм уу? Хувь байна. За одоо энэ дээр бид нэр капитан загвараа бичих хэвээр. Өөрөөр хэлбэл яг энэ томыг бичих хэвээр гэсэн үг л дээ. За тэгэхээр эхлээд нөгөө нэг засгийн газрынхаа үнэт цаас дээр нэмдэг нь бетаг үрждэг нь энэ хоёрын зүүр рүү байдаг байна. Тэгэхээр яг энэ томыг бичихийн тулд 865 дээр нэмдэг нь тийм үү? Бета буюу энэ байна. За тэгээд энийгээ үрждэг нь энэ хоёрын нөө эслийн урамшуул буюу яг зүүр үг гэсэн үг яг нийтдээ олж болох одоо ашиг юм байна. За ингээ гаргахаар бидний яг одоо өртөг маань юу гарвал нэг тийм 5% гарч ирж байна тий 5.5%
өртөгтэй байна. Одоо сүү хувьцаат компани бусад одоо энэ зах зээл юунаас ингээ хамаарат одоо ингээ үлчиж болно гэсэн үг. Одоо энэ хуваар за өшөө бид нар бас нэг хийх ёстой зүйл нь одоо ногд ашигынхаа өсөлтийг олох хэрэгтэй. Энэ ногд ашигчур яаж өсөд байна гэдгийг гэх юм уу. За тэгэхэд бол би энэ дээр угаасаа дата мэдээлэл байгаагүй болохоор сая энэ бичлэгийнхаа өмнө урьдчилаад ингээд ерөөхдөө ингээд бүх ингээд ногд ашигт харахаар боллоо гэсэн мэдээллүүд рүү н орж хараад одоо ингээд жишээлбэл 10.6 төгрөг одоо ингээд олгохоор олсон гэх мэтчлэн ингээд бүгд ингээд одоо шивцэн байгаа гэсэн үг. За тэгээд уг одоо тоонуудынхаа зүгээр яг дунджаар яаж одоо тий өсөд байна гэдгийг нь одоо харчий гэж бодсон. За тэгээд хинт бол дундаж өсөлтөө олъё. Тэгэхээр чинь ингээд за ингээд нийтдээ 23 оны 2 дугаар хагас 5.9 төгрөг олгочихсон бол тэндээс одоо 24 оны 1-р хагас 10.6 болоод нийтдээ 79% өссөн байна тий. Тухайн тоог бол харуулж байна. За тэгээд эдрийн дундаж өөрөө хэд байна? За 36%-аар нийтдээ өсөж исэн байна гэсэн тоо гарч байна. Би энэ дээр яг зааж гаргая. 21 он эдрий чинь нийлбэрийг авах бол жилээрээ илэрхийлдэг юм байна. За энэ ингээ 21 он 22 он тий. Одоо нь 24-ийн хамгийн сүүлийнх нь гараагүй байгаа гэдэг. Тэгэхээр бас одоо тэгэхээр энэ дээр нэг сонин юу гарч ирж байгаа нь яг ногд ашигын одоо тоо хэмжээг их олон жилээр авах хэрэгтэй. Одоо юу гэдэг яг анх гарсан үеэс ч юм уу 2000 оноос хойш бүх дата мэдээллүүдээр үндэслээ. Тэгээд ер нь юм хэдээр өсөд байна гэсэн тэр дунд чи юу гаргах ёстой байдаг. Тэгэхээс энэ айгүй юм хэлбэлцэлтэй байгаа тань л да. Одоо үнэлгээ ихээр шууд 30% дагаж одоо өсөд байдаг гिचгээр одоо яг тийм бодит юунаасаас яг тийм маш хэлбэлцэлтэй их тоо гарах тусам нөө хэлбэлцэл байгаад байна гэсэн үг л дээ. Тэгэхээр үнэлгээ ихэд айгүй хүндрэлтэй болгоод байгаа. $12.8 км чинь 12.8. Тэгэхээр энэ хэлбэлцэл маш өндөр байгаа болохоор би ногд ашигын юуг бол оруулмааргүй санагдчихлаа гэсэн үг л дээ. Яагаад би одоо энэ 12.8-ыг ингээ ашигламааргүй байгаа даа гэхээр энэ өөрсдийн маань энэ олох хэвээр одоо хоригдуулалтын хувь гэх юм уу тэрнээс өндөр гараад эхлэх юм бол одоо бидний тооцоол хийгдэхгүй болчихж байгаа гэсэн үг л дээ. Одоо өртгөөсөө их тийм одоо олж болох тэр өгөөжсөн улам их тийм цаашдаа яана гэсэн тийм хийсвэр гэх юм уу тийм хэлбэлцэл харагдаад байгаа болохоор тооцоолж болохгүй байгаа тань. Тэгэхээр зөвөр одоо бид нэр яач гэж бодлоо зөвөр энэ өсөлт нь за нэг 0.4 бид 4% болгон жил болгоо өснө. Тийм үү? 0.4%-аар байнга өснө гэдээ одоо ингэ таамаглаж гэсэн үг. За ингээд одоо шууд үнэлгээнийхээ хэсэг рүү ингээд орчих гэдлээ бодлоо. Тэгэхээр 24 он байгаад байгаа шүү дээ бид нарт чинь.
нэг жилийн дутуу байгаа. 24 оны 2 дугаар улирлын тоо байхгүй байгаа байна. Тэгэхээр ерөөсөө за яач. Хамгийн сүүлд байгаа бид нарт энэ дата байгаа шүү дээ 10.6. Энэ бол хамгийн сүүлийн үеийн одоо юу гэх dividend яг 0 үеих гэж тий 0 үеих. Тэгэнгүүт одоо бид нар эндээс ямар үнэлэх хийх вэ гэхээр dividend ногдол ашигын нэгдэх үе буюу одоо цаашдаа яг яах юм бэ гэдгээд хамгаална гэсэн. Тэгэхийн тулд тухайн хүчин ногдол ашиг чих хэмжээ өөрөө нэгдээр нэмэх нь энэ хуваар өснө гэсэн үг шүү дээ цаашдаа. Тийм үү? За тэгэхээр ингээд цаашдаа 11.24 хуваар өснө. Одоо энийг хуваадаг нь бидний нэг өртөг гэж нэрлээд байгаа 5.5-аас ногдол ашиг хувь хэмжээ эндээ хуваана гэсэн үг л дээ. За тэгээд нэг хуваадаг нь гэхээр бидний одоо яг үнэлгээ гараад ирж байгаа гэсэн үг. Value. Энэ бол R-ын G гэсэн ном явьжсэн. Тэгэхээр dividend нэгийг хуваадаг нь R-ын G буюу одоо Gordon-ы одоо модель ингэж гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн сүү хувьцат компани ингээд Gordon модель бол яг энэ томьёогоор хэрэгжиж байгаа гэсэн үг 701. Тэгээд яг энэ ингээд маш их алдаа гарлаа л да. Сая бол ногдол ашигын хувь нь өөрөө ингээд өсөлт нь ингээд сая нэг дата мэдээлэл дээр харахаар маш их хэлбэлцэлтэй тийм ингээд их хуваар өсөд байна. Тэгэхээр ерөөсөө ямар нэгэн тийм тогтсон өөрсдийн гэсэн одоо байрдагтай тийм жуурамч гэх юм уу чих хандлага ерөөсөө байхгүй. Яг тийм хамаагүй одоо ашигтай ажилласан бошоо олгочих гэдэг ч юм уу яг гих мэтчлэн байдлаар илүү их ханддаг та яг тийм тууштай яг тогтмол яг одоо 5.9-өөр олгоно ингээд дараа жил нь яг л 6 төгрөг олгоё гэж ингэж явдаггүй ерөөсөө ингээд маш их хэлбэлцтэй байдаг болохоор Gordon-ы тогтмол ашигын загвар бол ерөөсөө тохирох бол загвар биш байна гэж үзэж байна. Тэгээд яг зөвөр хэрвээ 4 үгээ те тогтмол байсан бол нэг тэгж одоо таамаглаад ингээ харахад бол одоо тухайн компани одоо хувьцааны үнэлгээ нь 701 гарч ирж байна гэсэн. Тэгэхээр бидний чинь нөгөө юун дээр бол тухайн компани чинь 432 байсан шүү дээ. Тэгэхээр бас л өснө буюу эндээс ингээд шийдвэрээ гаргахад buy гэсэн одоо саналыг одоо ингээд тавьж байна. За тэгээ эндээс ингээд ямар ч гэсэн хөсөө хувьцат компани 2 агаарын үнэлгээд бол тухайн одоо энэ компанид тийм ногдол ашгаар бол үнэлгээ хийгээд бол дэмий гэсэн үйлдэл тавилаа. Тэгээл тэрний оронд яг өөрсдийнх нь мөнгө урсгалыг нь таамаглаад за тэгээд тухайн энэ үнэлгээнд илүү ихтэй итгэх нь зөв гэж бас бодож байна. За тэгээд энэ дээр бол би хоригдуултыг жишээлбэл 0.1 гэж тавьсан байсан. Одоо энэнийг бол илүү их нарийн энерги бол одоо ингэ хапмаар сая бол авсан. Гэхдээ бас яадаг яг юм хувьцааны одоо юу юм шиг чөлөөт мөнгө урсгал тийм нийтдээ мөнгө урсгалаар нь үнэлгээж байгаа үед хоригдуулт байвал бол бас капм ашиглаж болохгүй. Капмыг бол зөвхөн ногдол ашиг дээр л ашигладаг. Одоо энэ дээр болонгууд хоригдуулт байвыг олохдоо яг ямар томьёо ашигладаг вэ гэхээр WACC гэдэг буюу одоо яг нийт одоо компанийн өртөг гэсэн тооцоолыг олоод тэгээд ашиглах нь зөв байдаг. Тэгээ учир нь бол тухайн компанид ч одоо зөвхөн ингээд капмаар олчгоор эн чинь зөвхөн юм хувьцаан дээр нь үндэслээд ингээд өртөг гаргач чинь гэдэг чинь зөвхөн өөрийн хөрөнгө те эзэдийн өмч дээр нь үндэслэж гаргасан өртөг болчихж байгаа бол WACC гэдэг загвар бол өөр төлбөрийн өртгийг бас нэмж өгдөг тийм тооцоол байдаг гэсэн үг. Тэгэхээр бид нэр бол энэ 5.5 дээрээ нэмдэг нь дахиад энэ дээр debt rate буюу өрийн өртгийг одоо нэмж өгч нийлбэр дүнгээр нь яг эдрийг одоо хоригдуулна гэсэн үг. Тэгж одоо яг энэ 10% бол яг бодит зүйлийг нь бол гаргаж ирж одоо илүү тийм зөв үнэлгээ рүү чиглэнэ гэсэн үг. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгээр л ямар ч байсан нэг ийм маягаар бол үнэлгээ
хийдгийг тайлбарллаа. Тэгээд дараачихаа бичлэгүүдээр илүү бас тэ нарийн яг зөв үйлчлэгээнүүдийг бол хийж үзнэ. За тэгээд баярлалаа.